Өнөөдөр энэ манай Дархан аймгийн Дархан ив хуримтлалын бүлгийн холбооны дэргэдэх мөн хүндрэх хуримтлалын бүлгийн одоо үйл ажиллагаатай танилцсаж бид бол өөрсдийнхээ хэмжээнд ингээд бүлгүүдийнхээ ахлагч нарыг авсраад ингээд нэг бүлэг дээр ирээд ингээд бүлгээ танилцуулах за тэгээ шагнал урамшил явагдуулах хийсэн бүтээс юм үзүүлэх гээд ингээд бүгдэндээ хорон цугларсан байна. Хуримтлалын бүлэг гэдэг маань одоо гэр хорооллын иргэдийг олон нийтийн оролцоотойгоор хөгжүүлж тэдгээрийн одоо ажиллаж амьдрах орлогоо нэмэгдүүлэх нь юу ч хийж болно. Бүгдээрээ өөрсдийн боломжинд тохирсон хуримтлал үүсгээд тэгээ хин юу чадгаа харуул хашаандаа сайхан амьдрын одоо яаж амьдарч ногоо цагаагаа тарина тийм ээ юу хийж чадхаа төөр орлогоо нэмэгдүүлж амьдрын. Ингэснээр бүлгийн зохион байгуулалтанд ороод ингээд бүлэг Дархан аймгийн хуримтлалын бүлэг одоо нэлээд өсөн дэвжиж сайхан ажиллаж байгаамаа. Энэ хуримтлалын бүлгийн холбоо хуримтлалын бүлгүүд гэдэг бол энэ зах зээлийн нийгмийн үед одоо ажил амьдралын маш зөв шинэ ийм хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Хуримтлалын бүлэг гэдсэн сайн дурын үндсэн дээр бий болсон өөрөө өөртөө хөгжүүлж өөрөө өөртөө ядуурлаас гарах тийм ээ. Ийм үйл ажиллагаа явагддаг учраас бүгдээрээ энэ санхүүгийн эрх чөлөөгийн сургалтанд сурснараа ингээд хуримтлалын бүлэг үүсгэж байгуулад эндээс бүгдээрээ одоо хамтран ажиллаж амьдрах болцоо нэгдэж байгаамаа.